За хүний нөөцийн програмын танилцуулга. За энд програмыг суулгасны дараа энд хандах эрхийг мэдээллийг өгсөн байгаа. За тэгээд нэвтрээд оронгууд нүүр утсан дээр болохоор програмын үндсэн дашборд буюу хяналтын самбар харагдана. За энд системээр агуулгдсан байгаа бүх мэдээллүүдийг тоймлоод харж болно гэсэн үг. За тэгээд хамгийн эхлээд албаагчдын дэлгэрэнгүй статистикийн хэсэг байгаа. За тэгээд энэ болохоор одоо хүний нөөцийн төр бүртгэгдсэн албаагчдын мэдээлэл дундаас дэлгэрэнгүй судалгаа гаргадаг хэсэг гэсэн үг. За тэгээд доор нь ингээ үр дүн харагдана. За тэгээд ажилтны өсөлтийн тренд харагдана. За энэ дээр болохоор нийт албаагчдын бүртгэл хэр явцтай хийгдэж байгааг харж болно гэсэн үг. Ер нь бол ажилд орсон гарсан гэдэг төсөлтүүдийг харуулдаг гэсэн үг. За энэ төлөвлөгөөний дундаж биелэлт гэж харагдаж байгаа. За энд болохоор төлөвлөгөө оруулаад тайлангаар төлөвлөгөөг хамгаалаад явна. За тэгээд дундаж биелэлт нийт төвтэй байгааг харуулна. За тэгээ баримт бичгийн төрөл дээр нь болохоор тухайн систем дээр ямар баримт бичгүүд илүү их хадгалагдаж байгааг энэчнээс харах боломжтой. За одоо бол энэ тушаал шийдвэр 1 хөдөлмөрийн 2 орсон байна гэж харагдаж байна. За тэгээд энэ цагийн бүртгэлийн хэсэг гэж байгаа. За цагийн бүртгэлийн хэсэг дээр болохоор нийт өдрөөрөө нийт хэдэн албаагч цагийн бүртгэлээ хийлгэсэн бэ гэдэг нь харагдана. За тэгээ ингээ гарах бүртгэлээ дараагүй хоцорсон хэд байгаа, илүү цагаар ажилласан хэд байгаа, нийт ажилтны цаг нь хэдийн гэх мэтчлээ. За тэгээ дотоод журмын ажлын хэсгүүд нь хэд байгаа юм, нийт хэдэн ажлын хэсэг байгуулагдсан, нийт хэдэн ажлын байр бүртгэгдсэн, нийт систем хэрэглэгчид хэд байгаа юм гэх мэтчлээ ингээд. За энэ нь болохоор хяналтын самбарын хэсэг байж байгаа. За хамгийн эхлээд ажлын байрны хэсэг. За энэ болохоор ажлын байрыг албан тушаалаар нь бүртгэж оруулж байгаа хэсэг байгаа гэсэн үг. За тэгээ эндээс болохоор байгууллага дээр ямар ажлын оронтой байдаг нэгүрчлээ оруулж өгнө гэсэн үг. За тэгээд энэчнээс бүтцийг гаргах боломжтой байж байгаа. За бүтц гэдэг нь болохоор хамгийн нийтлэл нь одоо газрын дарга байлаа гэхэд газрын даргыг удирдах байгаа жишээ нь ерөнхий инженер санхүүгийн албарыг газрын дарга шууд удирдах байгаа бол эндээс доош салбарлаад явах боломжтой гэсэн үг. За тэгээд энэ гаргасан зураглалынхаа дагуу зургаас татаж авах боломжтой байж байгаа. За энэ дээр ингээд ерөнхийдөө байгууллагын бүтцийн зураглал автоматар татагдана гэсэн үг. За энэ нөгөө ажлын байраа ер нь бүгдийг ингээд оруулах юм бол энэ зураглал тэр чигээр ингээд автоматар гараад ирдэг гэсэн үг. За дараагийн хэсэг нь болохоор албаагчд гэсэн үг. За албаагчд нь болохоор энд албаагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. За энд шүүлтийн хэсэг байж байгаа. За энд бол дэлгэрэнгүй хальт хэсэг гэсэн үг. За энд тодорхой хэмжээний статистикууд нь харагдаж байгаа. За одоо нийт хэдэн ажилтнууд байгаа юм? Одоо яг ажиллаж байгаа нь байгаа. Ажлаас хэд гарсан юм? Ажлаас хэд хаалгагдсан? Тэжүүрт гарсан хэд байгаа? Жирэмсний амралттай хэд байгаа юм? За гэх мэтчлээ. За тэгээд энд бол ингээ албаагчийн мэдээллүүд, сүүл нэмэгдсэн мэдээллүүд нь харагдана. За тэгээд холбоотой баримтууд одоо дараагийн хэсгүүдээс үзэн энд холбоотой баримтууд оруулах юм бол энд хөдөлмөрийн тушаал шийдвэрүүд нь бүгд ажилтнтайгаа хамт авсралт олж явж байгаа. За одоо жишээ нь энд албаагчийн мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлэл нь ороод авах юм бол яг стандартын дагуу өдөр албаагчийн анкетаар оруулж өгсөн байж байгаа. За тэгээд энд хэвлэх болон PDF-ээр татаж авах нь байж байгаа. Тэгэхээр анкетыг эндээс бүглөөд шууд автоматар PDF-ээр татаж болно, эсвэл шууд хэвлэж болно гэсэн. За засах хэсэг рүү н орохоор энд жишээ нь зэт зураг оруулах хэсэг байна. За ингээд энэ ерөнхий мэдээллийг бүглэх хэсэг байна. За одоо энд жишээ нь гэр бүлийн бүртгэл дээр нь ингээ мөрүүдийг нэмээд ингээд хэдэн гэр бүлийн гишүүн байгаа гэдгийг ингээд нэмээд авах боломжтой. За боловсрол, ур чадвар, туршлага, сургалт. За тэгээд дахиад нэмэлт талбар гэсэн хэсэг оруулж өгсөн байж байгаа. За нэмэлт талбар гэсэн хэсэг дээр нь энэ дотор байхгүй талбаруудыг энэ автоматар нэмж өгч болно гэсэн үг. За магадгүй энэ дээр PC гэж үгд. За гэртээ компьютертай ч юм уу. Юу гэдэг ч юм уу. За ингэх юм бол энэ нэмэлтээр ийм талбар өсөж байгаа. За энэ маань өөрөө албаагчдын дэлгэрэнгүй бүртгэл дээр нэмэлт талбар дээр гэртээ компьютертай юу гэдэг дээр нь одоо team гэж жишээ нь орж ирэх жишээ нь.
За тэгээд дэлгэрэнгүй анкет дээр бас хамгийн доотлолт нь нэмэлт талбарууд автоматар орж ирж байгаа. За энд бол ингээд шагнал урамшуулал, за нөхөн төлбөр тусламж үзүүлсэн байдал, мөрөгшүүлсэн сургалтанд хамрагдсан байдал, цэргийн алба гэмтчлэн ингээд бүх мэдээллүүд байж байгаа. За энэ мэдээллийг ашиглаад за энэ албаагчдын шүүлтүр дээрээс дурын хүссэн статистик мэдээллүүдийг гаргах боломжтой гэсэн. Магадгүй гадаад хэлэхэд жишээ нь англи гэд хайх юм бол англи хэлтэй нийт 8 албаагч байгаа маань. За ямар албаагчд байгаа вэ гэхээр шууд энэ харагдана гэсэн үг. За иймэрхүү байдлаар хэдэн хүүхэдтэй ямар боловсралтай төрсөн он сар өдөр гэх мэтчлэн ингээд бүх дэлгэрэнгүй. За тэгээд гэртээ компьютертэй өгөө түрүүний үсгсэн нэмэлт талбараараа ч гэсэн шууд хайх боломжтой байж байгаа. За тэгэхээр энэчнээс бол дэлгэрэнгүй статистикийг албаагч дундаас гаргах боломжтой байгаа. За дараагийн хэсэг нь болохоор баримтч хэсэг. За энэ дээр бол хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт тушаал шийдвэрүүд гэх мэтчлэн хэсгүүд байгаа. За хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт тушаал шийдвэрүүд нь адилхан учраас за ерөнхий хөдөлмөрийн гэрээ дээр нь тайлбарлаад явчихъя. За тэгээд баримтчийг оруулахдаа болохоор эхлээд төрлийн тохиргоо буюу төрөл төрлөөр нь ингэж ангилж өгсөн байж байгаа. За энэ хөдөлмөрийн гэрээ юм уу? За энэ бол жишээ ангилал үүсгэсэн байна. За эхлээд төрлийн жагсаалтаа үүсгчээд за тэгэнгүүтээ шинэ бичиг баримт оруулахдаа баримтынхаа төрлийг сонгож өгнө гэсэн. Саяныхаа үүсгэсэн төрлүүдийг сонгож өгөөд энэ нь ямарваа нэг албаагчтай холбоотой байх юм бол тухайн албаагчийг сонгож өгнө гэсэн. Ингэснээр энэ дэлгэрэнгүй ажилтны мэдээлэл дээр за энэ баримтч нь хавсралтаар харагдана гэсэн үг. За энэ дээр дахиад нэмж өгсөн юм нь болохоор хэрвээ энэ дээр зураг хавсрах юм бол автоматар OCR уншаад энэ тайлбарыг зурагнаас шууд оруулж ирж байгаа. За энэ нь болохоор ер нь шинэ технологи байж байгаа. За эндээс би за энэ жишээ зургийг апплод хийхээр за энэ дээр тайлбар нь орж ирнэ гэсэн үг. За би нэг тушаал шийдвэр дээр ороод хараад зургаа сонголоо. Бандарлаа. За тэгээд за эндээс ингээд гарч гээ нөгөөд за тэг ингээд нэмэх гээд арчна. За ингээд энэ нь болохоор автоматар ингээд саяны миний оруулсан зургийн текстийг ингээд автоматар таниад оруулаад ирсэн байгаа. За тэгэхээр зурган дотор байгаа ямар ч текстээр дараа нь фильтрдээд хайх боломжтой гэсэн үг. Дэлгүүрээр нь ингээд хайх юм бол энэ гарч ирнэ гэсэн үг. За ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээд нь бүгд адилхан гэсэн үг. За тэгээд одоо жишээ нь хөдөлмөрийн гэрээн дээр магадгүй PDF файл оруулсан байх юм бол өөр дээр PDF уншигчтай. Тэгэхээр шууд харагдана гэсэн үг, унших боломжтой байна гэсэн үг. За журмууд дээр нь болохоор арай жоох өөр. За эхлээд төрөл гэж байхгүй. Эхлээд ажлын хэсэг байгуулна. За тэгээд одоо энд хэмтрэгээс урьдчилан зэрэглэх зүйл, эцэгхийн зүйл, үр дүншний гэх мэтчлэн эхлээд ажлын хэсгээ үүсгээд ажлын хэсэг дээрээ журмуудаа нэмж өгч байгаа. За одоо энд жишээ нь үлдвэрчний дээр нэг файл үүсгэсэн байна. За тэгэнгუთ энд жишээ нь хөдөлмөр хамгаалах журмыг жишээ нь үлдвэрчний үүсгэсэн байлаа гэхэд энийг ороод ингээ харах боломжтой байна гэсэн үг. За нэмэгтэй болохоор журам нэмэгтэй дарангууд ажлын хэсгийг сонгох хэсэг гарч ирж байгаа. За тэгээ ажлын хэсгийг дээр эцэгхийн зүйл жишээ нь ямар тогтоол шийдвэр гаргасан гэдгийг энэ дээр нь бичиж өгөөд за энэ дээр мөн адил OCR танина. За ингээд OCR нь шууд автоматар ороод ирнэ гэсэн үг. За тэгээд шууд нэмэх дараа явчихна гэсэн үг. За ингэнгუთ эцэгхийн зөвлөлт дээр нэг файл орж ирсэн байна. За тэрний энэ ах нь. За төлөвлөгөөний хэсэг. За төлөвлөгөөний хэсэг дээр болохоор эхлээд шинэ төлөвлөгөөг үүсгэнэ. За төлөвлөгөө үүсгэхдээ хийх ажлаа энэ дээр бичээд за тэгээд зорилт хүрэх үр дүнгээ энэ бичээд энэ 7 хоногийн тайлан юм уу, сарын тайлан юм уу, өдрийн тайлан, жилийн тайлан юм уу гэдгийг сонгож өгнө. За тэгээд эхлэх дуусах хугацааг сонгож өгөөд за хэдэн сарын хэдний өдрөөс за би нэг 22-ноос магадгүй за 30-ны хооронд хийнэ гэх юм бол эхлээд ингээд төлөвлөгөөг үүсгэнэ.
За энэ сая миний үүсгэх төлөв гэж байна. За энэ юм байна. Тэгэнгუთ төлөвөн дээрээ дараад оронгууд тайлан оруулах хэсэг харагдаж байгаа. За тэгээд тайлан нэмэх дээрээ дараад за би эхний ээлжинд за нэг 20% ингээд тайлнасаа ажиллаа бичээд хасралтаар зураг файл орлоод хадгалчих. За ингээд бэлт нь 20% ихний ажил ингэж өгсөн байна. Дундаж нь 20%. За дахиад арай өөр ажил бичээд за энэ нь болохоор магадгүй 40% биелсэн гэдэг. За ингээд нэг төлөвлөгөөн дээр хичнээн тайлан оруулах боломжтой байж байгаа. За энэ нь болохоор нийт хэдэн тайлан байгаа. Энэ хугацааны хэднээс хэдний хоорондын за дундаж биелэлт нь хэдэн хувьтай ингэдэг байдлаар ингээ харагдана гэсэн үг. За энд бол нэг 55% 2 тайлан орсон байна. За энд бол 30% 2 тайлан орсон байна гэх жишээ нь ингээ харагдана гэсэн үг. За цагийн бүртгэл хэсэг байж байгаа. За цагийн бүртгэл хэсэг дээр болохоор TKTK буюу нүүр таних төхөөрөмжөөс CSV файлыг татж аваад CSV файлаар шууд импорт хийж оруулж байгаа. За эндээс би импорт хийгээд оруулсан байгаа файлаа шууд устгахчээ. За миний компьютер дээр за энэ манай байгууллагын багчдын царай танаас юу вэ? За ингээ импорт хийгээ оруулангууд амжилттай импортлогдлоо гээд за энэ дээр ингээд дэлгэрэнгүй бүх мэдээлэлүүд ингээ ороод ирсэн байж байгаа. За эндээс магадгүй за би нэг албаа авчи мэдээллийг шүүгээд үзье. За эндээс за шууд ингээ хайчдөө. Энд дээр нэр эсвэл ID-гаар нь бичиж байгаа. За би энэ Батутган гэсэн хүний нэрийг оруулаад хайхыг дарангууд за энд нийт 14 мөр олцсон байна. За энд өглөө дундаж ирсэн цаг, нийт тухайн сард ажилласан хоног, за гарах бүртгэлээ дараагүй хэдүүд гарсан нийт ажилласан цаг, хоцорсон өдөр, за одоо ажлын цагаас эрт гарсан өдрүүд, за ингээд эдгээр бүгд дэлгэрэнгүй харагдаж байгаа. За одоо эндээс ингээ харах юм бол за энд магадгүй 25 оны 10 сарын 9-нд 11 цаг 54 минутанд 11 цаг 54 минут нийт ажилласан байна. За эндээс энд ажилланаар харах юм бол энд за Батутганы ID нь юм байна. Нийт 14 ажил ажилласан байна. Гарах бүртгэлтэй 5 байна. Гарах бүртгэлгүй 9 байна. Нийт ийм минут ажилласан байна. Хоцорсон өдөр нь 14 өдөр хоцорсон байна. Илүү цаг ажилласан ийм цаг байна. За хамгийн эрт ирсэн нь болохоор өглөөний 8:36 минутанд ирсэн байна. Хамгийн орой гарсан нь болохоор 22 цаг 22 минутанд 2 минутанд гарсан байна. Тэгээд энэ дээр өдөр хоногороо яг хэдэн сарын хэдний өдөр хоцорсон, хэдэн сарын хэдний өдөр эрт тарсан, хэдэн сарын хэдний өдөр орой тарсан бэ гэдэг нь дэлгэрэнгүй харагдана гэсэн үг. За цагийн бүртгэл хэсэг бол ерөнхийдөө ийм байгаа. За эндээс бүх албаагчдын мэдээллийг шүүж харах боломжтой байж байгаа. За тэгээд энд хүний нөөц дээр орсон албаагчийн анкетыг оруулж ирсэн CSV файлтайгаа автоматар холбочих юм бол дараагийн удаа CSV файлаа оруулангууд автоматар цагийн бүртгэлийг тухайн ажилтан дээр шууд гаргана гэсэн үг. Энийг зөвхөн нэг удаа холболтоор хийж танилд өгөө. Одоо энд холболт хийсэн нэг хэрэглэгч харагдаж байна. За дараагийн хэсэг нь болохоор энэ болохоор системийн тохиргооны хэсгүүд байгаа. За эндээс системийн нэрийг сольж болно. За системийн энд байгаа лого зургийг сольж болно. За систем руу хандах энэ хэрэглэгчдийг үүсгэж өгч болно. За одоо энэ чинь 2 хэрэглэгч үүсгэж өгсөн байна. Систем руу нэвтрэх хэрэглэгчдэд за энэ нэрхүүдийг харна, энийг харахгүй гэсэн юм эрхий хязгаарлалтыг хийж өгөх боломжтой байж байгаа. За тэгээд ер нь бол програмын үндсэн хувилбар бол энэ үрээд ингээд хөгжүүлсэн байгаа.